I'll be running through the jungle, I'll be crying with the wolves to get to you, to get to you, to get to you. You found the time running with the traces. За ингээд нэлээд complication болж байгаа. Таиландын Пхукет харал дээр ирлээ те. Энийг чинь итгэж Таиланд ирлээ шүү дээ. Таиланд is нэг шатханы. Nice. Хагацар ингээд над чи явж байгаа хэлж тань байх юм да. Зөндөө нөө Хонконг ш таарсан, Ханойд ш таарсан. Европч бас зөндөө хэлж байна ингээд. Санга Таиландын Пхукет харал. Яа, цаанаа хүчин биш үү. Тэгээд цаандаас таксидад буудлын руу явъя да. За одоо таксигаа үлээж. Тэгээд энэ ч өмнө дараа нь ирэх хүмүүс ч юм уу энэ Grab гэдэг нэг юм аппликейшн байгаа. Энийг зүгээр яг Европ гэх юм бол одоо Bolt гэдэгтэй адилхан юм аппликейшн. Тэгээд үнж боломжтой үнэтэй таксинууд нь ирээд аваад аваачдаг. Амар юм билээ шүү. Тэгээд энэ Таиландаас Вьетнамдаас ашиглаж юм билээ. Ямар яаж мэдгүй хэрэглээд үзвэл. За ингээд хэсэгэн да. За нэг юм сайхан живэн цоо явж өглөө да. Цаашид мод руу гадаа. Йоо, за өглөөний мэнд одоо яг Таиландд өглөөний 10 цаг болсон байна. Үдээс өмнө. За хаана ирсэн байна вэ гэхээр би одоо яг Таиландын Пхукет гэдэг арал дээр ирсэн байна. Таиландын хамгийн том арал одоо аялал жуулчлалын нэлээд том төв юм байна. За өчигдөр нэлээд боо юм болж ирлээ. Уг нь одоо өчигдрийн ирэх шууд цэг маань Пхукет байсан. Ханайс нислэг маань хойшлогдоод цаг гараа хойшлогдоод бүгд Бангкокоор дамжаад ханаа Пхукет руу нисгэсэн нислэг маань болохоор бидний хүлээхгүй тэгэл хаяа явж ойлгомжтой амжаагүй. Тэгээд дараагийн нислэгт нь нэмж татвар төлөө $20 төлөө тэгээд дараагийн нислэг нь бүр шөнө ирсэн. Тэгээд шөнө ирэнгүүтээ яг онгоцны бодлын ойр хавцаа буудал тончоод яг өнөдөр өглөө ингээд босч байна. Сайхан сэтлээ. Сайхан унтлаа хэвээр. Цагаагаар нэлээд халуун байна. 30 градустай шиг байна. Тэр тасчих юм шиг байна. За тэгээ өнөөдөр яг Пхукет дээр нэлээд явж байгаа буудалд очиж буун гэж бодож байгаа. Дахиад өөр буудалд очиж буун. Яг далаа иргэн. За тэгээ нэг Таиландын Пхукет арал дээр ирсэн. Одоо нэг ч нэг 2 хоног жоо хамттай байдалтай өнгөрүүлээд энэ аваараа нэлээд үзэж харах юмнууд заа маантай тэр Monkey Mount гэж бас байдаг гэсэн. За энэ дээр нь очиж бас боломжтой байх болоо Monkey-нууд сармагчнууд юм аваад зүгтаад гэж байгаа. За тэгээд ер нь бол их дайжгүй анх түр буусан сэтгэл ер нь дайжгүй байна. Өчигдрөөс хойш хүмүүс нь ч гэсэн ийдэг зөүлийн тэгэл нэмлээд гээд гоё явж байна. За тэгээд удахгүй гоё юм үзүүлэх баха.
За тэгээ бүгдийг хаяг үндсэн буудалтай ирлээ. Одоо энэ чинь 2 хон. Тэгээ эндээсээ яг бүгд арлаа нэг тойрсон аялын дээр хэрэгжүүлнэ. Нэлээд тойрыг бол ер нь хамгийн дэжгүй тээвэр хэрэгслэл мопед, байк, туристик арай тэгээ туристлээ тэр явах нь. Ханай давтаа туристлээ явсан амар боломжийн өдрийн 10 евро доллар. За энэ ч болохоор бас нэг тэр хавцаа байдаг гэсэн. Тэгээд арай нэлээд халуун байна. Нэлээд халуун биш үү? Одоо яг нөгөө жуулчны үйлдвэрлэлийн өмнөх сезон гэх юм уу? Арай яг жуулчны сезон эхлэх байна. Тэгээд боломж юмтай. За тэгээ аялал үргэлжсээр байна. Таиланд бас маань ийм юм байна. Одоо нэг 65 гаруй сая вантай хагас сая километр квадрат бүхий газар нутагтай. Монголоос нэг 3 дахин бага юм уу да. Тийм газар нутагтай юм байна. Тэгээ хүн амын дийлэнх нь буддист шашин. Гэтэ яг манай Монголын буддист шашнаас арай нэг өөр урсгал байгаад байгаа шүү. Тэр би бас ойлгосонгүй. Тэгээ аль болгоно л өвдөн дээр нэг буддистийн тийм нэг ордон маягийн бяцхан тийм сүмнэр маягийн тавьсан байдаг юм байна. Байшин маягийн сонирхолтой дээ. Өнөөдөр яг буддагийн цэвэр жинхэнэ сүм энэ төрөөр орно гарна үзнэ. Одоо яг жишээлбэл одоо тэр харагдаж байна буддагийн биш үү? Тийшээ явагдсан байгаа. Бодлын нэг гоё юм бас хамгийн дэд тавхартай пүүлтэй юм байна. Орой жишээлж байгаа эсвэл өглөөч юм уу тэр над чарж мангаж байгаа харах. Романтик юм да хосууд ирвэл. Цаанаа Таиланд Шуматвай өөрсдийнх нь өөрөөний толооны спортоор алдартай. Тэгж янз бэлэнэт байна та. Манай спаррингийн тэмцээний бэлэн. Nice. Таиландд бас нэг юм мэдэж авах зүйл юм жоо архины төрлийн яаж ч юм гэдэг болохоор цагийн өгөөөрийн дагуу цаалт юм байна. Мэдмээр юм биш үү? Өдөр болгоны 11-ээс 14 цаг, 17-аас 24 цагийн хооронд архины төрлийн мэдээ зардаг юм байна дэлгүүрүүдэд. Бас цагаар болохоор зардаггүй юм шиг байна. Мэдмээр юм байна. Kandi алдартай папайя салаад шүү дээ. Nice. Жохон хатаг зэрэг халуунаа тэгээд өгч гисэн. Сожиг органик хүмүүс. Салат, rice noodle, shrimps, rice.
Стогэр дахиад нэхэд тийш. Букетийн нийтийн төвөр. Энэ машинтай юм байна. Энэ жижигээс хөлбөр нэ. За нэг Бүкэт арал дээр нэг Monkey Mount гэдэг санагчны уул гэдэг нэг уул байт юм байна. Яг тийч ирчээд за тэгээд энэ ууланд тэр чигтэл сарамгчингууд байт юм байна. Очиж үзэхээ сонирхох гээд явж байна. Дэш алхаж байна. За удахгүй юу болохыг харцгаая. За хаасаагүй нөө наа. Сайхан тэнийгээс уц. Өөргөө мачаал. Хаасаагүй нөө. Окей. Эй. Сэно. Энчээрхтэй бас болгоомжтой болохгүй мөр эдгээр чи шууд авирж ирээл барьж байгаа уужраа идэж байгаа юмнуудыг зүгээр шүүрэл аазахтаачих юм байна. За би ундааж ирсэн чи шууд авирж ирээл өөр юм шиг аваад тэгэл угаас очдөг шүү дээ. Заалхаал энэ дэшээ. Нилээ өндөр бас хөөрхөн өндөр уулаа. Тэгээд тэр чигтэл монкинууд байт юм байна да. Сонирхолтой газар байна. Ямар дээрлгүүгээр шууд авираад миний ундааг авчдаг гинэ. Гоё вэ нөө? Шууд авирж ирээ миний ундааг авчдаг гинэ. Тоохч өөр. Тэр арч хашаа авч. Ундааг авъя л та ой. Ой ундааг авъя. Нөө? Бас уурлах гэдэг нүгөө чи. Уугаадах юм аа тэраараа. За. Өчиг тэгж асгаж болохгүй юу? Хаасаагүй. Энэ ялтах юм яана тэр. Юу гаргацсан юм дээ нөхөр минь чи. Бичлэг хийж яагаад юу гаргаад байгаа юм дээ өдөөс. Ялцчихгүй монкины уул юм байна, санагчны уул юм байна. Хаасаагүй шүү. Бас зөвлөмж бас их болгоч юм аа. Юм олцох гэдэг. Бараа тавцаа нөхөр сайн нэг машинаас.
Бангкокийн алдартай тээврээр ирсэн бол мэдээж байк, такси янзыг байна. Hi. Can go? Ийм гоё зургийг олон авахгүй шүү. Яг нар яг үүлний цаагууд галаа дээр ингэж чаргаж байна. Гоё юм. Ингээд Бүкэт арлын маань сүүлийн өдөр өнөөдөр одоо Бүкэт одоо өглөө 9 цаг болж байна. Өдрийн үдээс хойш 17 цагаас Тайландын Бангкок руу шилжиж байгаа. За Бүкэт ард маань үнэхээр сайхан юм аа. Чарах зүйлс ихтэй, сүм дугуйч ихтэй, хүмүүс нь найрсаг, хамгийн гол нь хоол сайтай хамттай байна. Тайланд хоолууд супер. За тэгээд үзэж харах юм зөндөө их юм аа. Тэгээд 2 хоногт ер нь үзэж чадах хэмжээгээр үзлээ, харлаа, гайхлаа. Яалтчгүй Тайландын бас найз жуулчлалын арал гэдэг нь бол тодорхой байна. Тэр тусмаа жуулчд үзүүлж байгаа хамтлаг гэх юм уу, эсвэл жуулчдыг авч явж байгаа үйлчлэл бас ер нь сайн байна. Ер нь их ганцны зүйлийн болов. За тэгээд өчигдөр бидний хамгийн том бурхан багш өшөөдөр очлоо уулын нэрээдэг. Тэгээд цааны тийм цааж хөдөр очлоо. Яг зарим нэг зүйл нь жоохон онцгой харагдсан ч гэсэн яг очоод үзэх гэмгүй ба. Гэхдээ би өөрөөр сууж, цаанд сууж хөтлөж яваа. Яг гинж нараа жоохон өнөөр жоохон юу болоод юм бэ? Заана ямар ч гэсэн банан худалдаж аваад заана хооллолцоод тэгээд явсан байгаа. За тэгээд Monkey Mountain гэдэг одоо санамжчны уул гэдэг уулнаар очлоо. Тэр ч ихтэй санамжч шүү. Тэр нь дахиж тийш очих юм бол ер нь боломжтой болохгүй байл яг л жижиг залууч их хулгайч юм аа. Юм аваад шүүрэл зогтой. 2-3 удаа усаа уух зүйлсээ нэрмэллээ. За тэгээд Гуучаа хотын төвөөр аяллаа. Юу нь үзэж чадсан. Харах сүм дугуй ихтэй юм. Яг мэдээж амтлаг сайхан хоол зүгээр нэг хотын иргэдийн үндэсний иргэдийн идж байгаа хоол хүнснээс наваа тэгэлээ ажгүй сайхан. За тэг өнөөдөр ингээд одоо Бангкокын зөв рүү одоо бэлдээд байж Бангкокоос үзэж харах юм байгаа. Бангкок 3 хонж байгаа. За тэгээд аялал үргэлжсээрээ бодох тэгээ Бангкокт олцгаая. Тэр бас нэг сони юм энэ далайн төрлөг юм татлаг юм аа. Чи амар илт мэд хэвтэй юм байна. Одоо энэ ус нь ингээд бүр наашаа гараад ирчихсэн байгааз. Үдээс хойш ингээд ус нь ингээд дотраад бараг тэр завнууд энэ ч ингэж зогсохооргүй газар бараг тулахаар тэшүүн болохоор ингээд буцаад бүр энийг тулаад ирсэн. Сарны нөлөөгөөс болж хасаа үдээ татаач хэлдэг юм байна та. Яавар ортой явдаг юм чи байж байна. Сэдэлээ.
Нэлээд болчихоо харахгүй. За Таиландын Пхукетээс одоо явах гэж байна. Таваны Бангкок хүртэл. Бангкок руу. явсан чинь ингээд бараа мөрө ороод байна. За тэгээд Пхукет цаахан байлаа. Хоёулаа чархан юм нөхгүй тэгээд та нартай цог ирэх л үү. Тийм ээ. За тэгээд аялал чашаа үлжсээр байгаа.